Манай Түвшинширээ чинь их олон аймгийн зааг, Хэнти аймгийн зааг, Дорноговийн зааг, Сүхбаатар аймгийн баруун зааг тэгээд ер нь хэдэн сая адууны арал дээр манай сумчин. Монгол улсын алдар туяач Шанууг монголчууд сайн мэднэ. Мөн л хурдан сайхан хүлгээрэн олонд танигдсан. 1960 оны үеэс моринд дурлаж, сум нутагт тан айрыг хүртэж байгаа цэрэгт мордожээ. Цэрэгт байх хугацаанд нь уйж байсан моридоос нь сумандан 2 төрүүлжээ. Цэрэгээс ирээд мориндон эргэлт буцалт хуй орж. 1997 онд аймгийн алдар туяач цолыг тэнхүү хүртсэн юм. Тэгээд 2000 онд улсын алдарт бас нэг суманда нэг 70 хэдэн онд нэг 2 айрыг нэг жил мулт өнгөрсөн. Тэгээд юу айрыг төрөө дасраагүй дээ өдий бол. Манай нутгийн пүрэв дөрж аав тэмээчин дор дэрми одоо нэг сайн зэр дазар зэрэгч явж ирээд авсан. Тэгээд тэрний 7 тавихад долуулангаас нь төрөө гарсан. Тэгээд манай хурдан хээрмөр хурдан шараа газар тэгээд манай зэгэл морид дандаа тэрний тэгээд тийм нэг онцгой азархтай би очирсан хөө. Тэгээд манай бадлаа тавгаа гэж манай нэг найз унаг байхад над зарсан юм аа. Тэгээд тэрнээс их уламжилж яасан. Баянд адуу тэгээд сүүлд нь гасан баянд адууны нэг хар азархтай манай хадам өвгөний хар азарх би мөнханы 60 жил шүтлэн төрүүлсэн. Тэгээд 2 азаргын юунд адуу чинь нэгдэл нийгэм гэж тоо хязгаартай байлаа 2 азарх адуутай дунд нь цус айд солио тэгээд явж байлаа. Сүүлд одоо зах зээл бол 91 оноос хойш л одоо адууны хэмжээч яахаа байсан. Нарийн нэг тогтоохоо байсан. Тэрнээс хойш бол адууны цус мос их сольсон дөө. Манай нутгийн Дандгаа гэдэг өвгөн байсан. Тэгээд манай яг нэг усны тэгээд тэрийг дагаж ил морины миний багштай Дандгаа би тэр сэтгүүл дээрээч багшаа гэж хэлж бичүүлж байсан. Тэр багшийнхаа юугаар л өдий сэрэг төрсөн дээ би. Бахраа Дандгаа гэдгийг. Хэр мороо би 90 хэдэн онд би их зааланд анхны хурдан хэр морыг 40 хэд хоногт би 4 төрүүлж байсан. Тэгээд том наадмууд сумандаахаа наадамд их л төрүүлээд мөнханы ой төрүүлээд өвгөн ноёны том наадам төрүүлээд сумандаа намар иж мал эмнэлгийн наадамд төрүүлж 40 хэд хоногт 44 5 хоногийн занд 4 төрүүл гэсэн. Тэгээ миний хээр морил миний алдарт болохын их суур одоо бүхэл юмыг тэрдүүлэх гэж нэг сая адуу дөрөг чинь хүний амьдрал заяа уян тэгээ орон нутгийн нэр сүр бүхэл юмыг аваа ичдэг хэдүүлээ дээ. Одоо манай хүүхдүүд аймгийн алдарт уяач Батолга гээд нэг хүүвээ сумын алдарт уяач Батсайхан гээд нэг хүүвээ. Тэгээд энэ хоёр сая уянда тэгээд сайхан л байна одоо. 6 7 оны л үе. 6 он билүү 7 тэр 2 оны л үе. 4 их заал нь 4 төрүүлсэн. Тэгээд Алтаваанд төрүүлж байсан, өвгөн ноён төрүүлж байсан. Миний хээрмөр. Тэгээд миний алдарт болохын юу тэр хээрмөр даасмөр дөө одоо тэгвэр хээрмөринд л их баярлж явдаг юм да. Одоо сайхан төрсөн амтэн. Тэгээд одоо бол айрыг төрүүлдэг одоо зөөн л байна одоо. Гэхдээ хээрмөр шиг тийм буйртай одоо сэтгэлд ирэхгүй байна да. Шануугийн хулан хээр хэмээх морин ардын хувьсгалын 78 79 жил өвгөн ноёны наадам нууц товчооны 750 жил болон сумын наадмуудад олон айрыг төрөв авчээ. Өөрийгөө биш адуу ард түмнэн магтах дуртай алдарт уяач айрыг төрөв авах ажнай хүлгим буян танигэн төвшингийн талаас давхсаар төрийн наадамд төрүүлэх мордын туурань төвөргөн сонсогдов.